ерөнхийлөгчийн сайхан зарилгууд гарсан юм билээ шүү дээ. Өнөөдөр бид нар мэдлээ тэрийг тий. Далай хааны суалтар агуу их түүхэн үйл хэргийг авторчуулан мөнхжүүлж урд ёсны үнэт төвийг бэхжүүлгүүднээс түүхэн зарилгийг өрийн дэргүү уулгаж байна. Ураг удмын тэргүүнүүдийн одоо их хуралдааг одоо ураг удмын толгой нарыг одоо хуралдуулах хэрэгтэй, чуулуулах хэрэгтэй гэж байна. Ямар ч хэлсэн 33 нар нэттэр гэсэн билүү тийм ээ. Тий. Тэрийг хуралдуулах хэрэгтэй гэж ингэж зарлагдж байна. Буйдхан маань Тэнгэрийн зарилгаар бусвад хэн юу хэрхэн хийх вүлээ гэсэн байна. Өнөөдрийн энэ үйл хэрэг Тэнгэрийн зарилгаар үйлдэгдэж байгаа үйл хэрэг билээ. Тийм учраас та бүхэн бид бүхэн өнөөдрийн чуулж байгаа билээ. 10 жил бид нар энэ үйлдэл төлөө мөрлөөд яваад ирсэн энэ үйлийг маань бас нэмэлцэхээр олон галууд, олон ураг удмын тэргүүнүүд ирсэн байгаа. Тэр тэргүүнүүдээ хүртэл талархлаа илэрхийлээд одоо өнөөдөр буугаад их зарим буугаад одоо бас хэлсэн үүрэг даалгавруудыг хамтдаа хийгээд бүтээгээд явах олон удган зарим болоод энэ улсууд хурц ирж давхар оролцоод ачааг минь цуг үүрэлцэхээр болоод ингээд эв нэгдлээ баттах гад ингээд нэгдэж байгаад тийм ээ маш их баяртай байна. Миний бие Буянт амьтан төвийн тэргүүн Ганбаатар 9 Эрдэнэ гэдэг хүн байна. Маш сайхан үйл ажиллагаа болдгийм байна. Хайрхан биднийг маш сайхан хүлээж авлаа гэж одоо миний хувьд одоо баг хамталныхаа өмнөөс бол дүгнж байна. Сайхан хайрханд бид нар өргөлдөөж ёстгийг бас суралцлаа гэж хувьдаа бодлоо. Бас үүрэг хүлээгээд бид нар буцаж байна гэж ойлгож байна. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Монголчуудын тэр ураг удмын тэргүүнүүдийн нэгдэл гэдэг бол монголчуудын мандан бадрах одоо эхлэл юм байна тийм ээ. Тэгэхээр тэр энэ их одоо Тэнгэрийн их хувь заяа ирсэн байж хахад бидний бөөгийн том галууд маань танах одоо 24 жил болсон юм том гал байж идэг. За тэгээ манай байгууллагын хувьд бол одоо ямар ч байсан хамтарч үйл хийхэд бид нар бэлэн байгаа гэдгээ бас илэрхийлмээр байна. Сэртэй хамт минь сэр хог Монгол даан сэр унди миний анд унди өндрөх хатуныхаа арай дээрээс унди босто миний анд бос бурхан хатуна тойрон бос онгож чамааг дуути ононгийн шугууд хонгоныг чинь сэрэн дуути хаан турон цас чүнди хамага Монголо өмөөс чүнди хайртай Монголо хивээ чүнди Марсныг сануулж үнди, унтсныг сэрэж үнди, ядарсныг ивэж үнди, задарсныг дарж үнди. Энэ дэвшүүлж байгаа бүгдээрээ монголчууд нэг сэтгэл санаагаа нэгтгэе гэдэг үзэл бодол нь надад их таалагдж байгаа. Таваргын танилцуулаад өгсөн. За миний нэрийг бол Ганс Сэлэм гэдэг одоо Америкийн нэгдсэн улс би амьдарч тийм л та. Тэгээд эндээс интернетээр харж ийм сайхан юм болохыг мэдэж тэгээ ерөөсө Монголд очиж эндээ л оролцож үзье. Сайн сайхан юм болж байгаа юм байна гэд тэгээ шийдэлгээд эхнэр хүүхдээ аваад сая өчигдөр өглөө онгосноос бугаал шууд наашаа ирлээ. Ер нь гол зорилго нь эднэрийг бүгдийг авч ийм сайхан юм бүгдээрээ нүдэрээ харж биеэрээ оролцож тэгээд энэ үзье те сайн сайхан хүний сайн сайхны төлөө юм хийж байгаа юм чинь. Гээд бүгдээрээ гэр бүлээ ярилцаад оролцоод энэ сайхан байд юм байна. Гэр бүл үр хүүхэд аав ээжийнхээ тэднийхээ өмнөөс л энэ хуралдаанд оролцож тэ сэтгэл санаагаа монголчуудтайгаа нэгтгэхий гэсэн зорилготой ирлээ. Тэгээ сайхан байна. Энд яг явж байгаа хугацаанд бороо шороотой их зам хэцүү байлаа. Тэгээд бодж илээлээ бүр энэ одоо юу л хүрээд ирчих ямар юмд хүрээд ирчих ус бороо шороонд яаж явна яаж очтiin болоо гэж явсаар сайхан юуг саадгүй хүрээд ирлээ. Энэ одоо тэгээд энэ надыг энэ хуралдаад байгаа энэ хүмүүс надыг хүлээж авч байгаа юм болоо гэд би маш их баяртай байна. Тэгээ эндээ ирснээрээ бас юу өөрийгөө их хацтай байна гэж бодож байна. За баярлалаа та бүхэнд. Сайхан өдөн тэгээ сайхан зориод ирсэн маш сайхан гоё хүлээж авсан. Зөндөө их баярлалаа. Яа, сайн байцгаана уу? Монгол улсын эзтэй.
За миний бие Соломон Туяа Боржгоо авахтай Дундгой аймгаас ирсэн. Алтан дэд үнний аялгау гэх энэ агуу онолыг мөрлөж одоо 2013 оноос хойш мөрлсөн судлаач хүн. Тийм үү. Өнөөдөр бид нар дээр одоо нүүрлээд байгаа энэ зовлон бол энэ зах зээлийн онолын хуулиуд биднийг амьдралыг ингээд дараад байгаа. Хамгийн гол нь бид нар энэ одоо асуудлыг шийдэх гэж байгаа. Энэ асуудлаас мөрлөн гарах гол одоо гэрээ бол үндсэн хууль бол энэ хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай их засгийн алтан дэд гэрээ юм аа гэдгийг та бүхэндээ мөрлөн хүргэхээр ирсэн юм аа. Би бол бас хас чонон хөлөгтөн галын удган хэрлэн чимэг дагсал тайж авахт өлзий авахт хэрлэн чимэг байна. Залуу хүмүүсээс маш их ухаан гардаг болсон. Та бүхний минь сонсож болгоосноос залуу хүмүүс бид нар маш өөрөөр эх орныгоо хамгаалах, эх орноо яаж хөгжүүлэх гэдэг зүйлийг арга бүхнийгээ олдог болсон. Энэ санаандаа энэ олон сайхан настан буурлуудыгаа бөө улааж хүн гэхээс илүүтэйгээр залуу хүмүүстэй хүргэх зүйл чинь шинжлэх ухаанчлаг биднэрт харуулах түүхийн шаштртэй. За энэ ингээд бариад авах газар нь шүү гэсэн зүйлтэй харуулбал бид нар маш ихээр хүлээж авдаг юм шүү. Та бүхний минь мэрэгэн оюун ухаан цаад түгэхтэй. Нөө одоо дээд тэнгэрээсээ өгсөн айл дүрийг аль болохоор буулгаж байгаа зүйл чинь бидний одоо 8 дугаар ангиас бид их Монголынхаа түүхийг уншдаг тий 8 дугаар ангид үтсэн дээр их Монголын минь түүх цаашлаад уншсан сурсан тий түүхтэй минь холбуулан хэлгээд өгвөл бидний чэйжинд арай өөрөөр буудаг юм аа та бүхэн энийг бас болгож яваарай гэж хэлмээр байна. 13 дугаар зууны үед их Монгол улс байгуулагдахад тэр Тэмүүжин тархан суурьсан байгаа олон түмэн отог овог аймагуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан байдаг. Тэгвэл их Монгол улсыг байгуулахад тэр отог ураг удмуудыг нэгтгэхэд байгаа байхгүй юу? Тэр отог овог аймагуудыг. Тэгсэн одоо энэ цаг үед 21-р зуунд болохоор бид нар ардаа овог отгийн нэгдэл гэдэг зүйл байхгүй болсон. Бид нар ураг удмаа мэдхээ байцсан тийм үү. Тэгэхээр ураг удмаа нэгдэхээ очихор чинь нэг хүн болгон нэгдэнэхэр хэцүү байхгүй юу. Тэгэхээр энд хүрлцэн ирсэн хүн болгон та бүхэн маань удмынхаа тэргүүн нэг хүний цаана хэдэн мянган үг дээдсчин байгаа шүү. Өөрийгөө хүнд итгэж авч үзээрэй. Бас дээрэс нь хариуцлагатай байгаарай. Ураг удмууд нэгдэж байж 21-р зуунд ураг удмын нэгдлэр дахин их Монгол улс байгуулагдахыг та бүхэндээ ерөөё. За, Дорногов аймгаас ирсэн Нэмдорж аймагтай Сэргэлэн болд. Энэ удаагийн тахилгад анх удаага оролцож байна. Удам ухсаага даатгахаар зорж ирсэн их Монгол улсынхаа үйлэнд жижиг улаач миний бие жоохон ч гэсэн зүйлээр зүтгэх болно. Гэлээ та эвлэлд нь нэгдэж байгаа чинь том хэрэг шүү дээ. Танд гэлээ одоо ирсэнд. За 5 их саягийн улаач гавс гэдэг хүн байгаа. Тэгээд эдийн дахлага юунд багшаасаа сонордоо сонсоод ийм үйл ажиллагаа болох гэж байна гэж мэдээд тэг ах дүүсээ урайлаад бид нар одоо сураа чулууга бүх юмудаа Говьалтай аймгаас Сантаажрын нуруунаас шүтдэг хайрханаас тахлагтай хайрханаас авчирсан хас чанан хөлөгтийн удган болормаа байна. Сар өргөт омогтой төмөлзгийн болормаа гэдэг энэ тахлагад анх удаа оролцож байгаа. Энэ үйл ажиллагаа нь бол удмын тамга танил одоо өргөн барьж мэдүүлэх гэж ирсэн хэрэг зөвлөг бүтсэн та бүхэндээ баярлалаа. Мөнх тэнгэртэйг алтан ураг урилдсан амь нэгтэй гал нэгтэй 40 их ясны үр сад бүгдийг цугласан байгаа. Тэгээд би одоо тэнгэрийн мэн алдар өгтхад ястай хөвч омгийн хөх яс тайх уу эрхэл гэдэг хүн байна. Тэгээ одоо би энд 2 дахь удаага ирж байгаа. Тэнгэрийн сургуулийнхантайгаа нэг ирсэн. Одоо ингээ багшийнхаа юугаар энд одоо 2 дахь удаага ирж байна. Энэ овоог босож бүтээлцэхэд бол би өстой чин сэтгэл минь ингэж зовж энийг л босох түүх ямар үүхтэй түүхтэйг багш мань таниулсан болохоор энийг л бүтээж иж одоо энэ Монгол их орн минь дахиж сэргэн босох учиртай энэ овоог босон бостол хүчин зүтгэх болно. За хас чонон үлэгтийн галын удган байна. За намайг Боржгоо өвгтэй Гамбалдын Пүрвсэрэн гэдэг. За би бөөлөд 11 жил болж байгаа. За энд анх удаага зорж ирсэн. За их хэрэг минь тэгш сайхан бүтлээ. Удам мургийн гал голомт минь тэгш сайхан байх бах. Улс гүрний минь толгон өөдөө, үйлсэн өөдөө тэгштүүрэн байх байхаа гэдэгт найдаж байгаа. Тэгээд энэ бүхний төлөө галаараа бүгдээрээ хүчин зүтгэж зорин удаг ураг удам улс гүрнийхээ төлөө хичээн зүтгэж явах болно гэж бид галаараа явж байгаа. За гэлээ. За би Хөсөл аймгийн Аршаан цумын
уугуул Улаанбаатар хотын суугуул иргэн байна. За түүх улс төрийн шинжилгээ ухааны одоо профессор бэлтгэл офицер хүн байна. За хамтран ажиллаж их хөлийн төлөө нэгэн зэрэг зүтгэнэ гэдгээ хандгаалъя. За би Говьалтай аймгийн Хамтайшир нурууны Хамтайшир овгийн аюурын ган болдогч хүн байна. Манай дүү нэг зарим ганц хүн зарим маань одоо ингэж энэ сандыг тавьсан одоо бид нар ийм бурхан халдууны тахилгад явах гэж байна. Тэр хүн чинь явж ургууд маяг бэхжүүлж ургууд нь бэхчих юм бол уус ор маань бэхснэ. Тэр нь хамгийн түрүүнд явнаа миний дүүгээ толгоолоод тэгээ өөрийнхөө хайрхны өөрийнхөө овооны тахилгадаа дөрвөн тахилгадаар овооныхон чулууг завсаа. За сайн байцгаана уу. Намайг лавсраа өгтөө бямсагт гэдгээ. Хас чонон хүлэгтэн багт одоо оролцож явж байгаамаа. Энэ овоо мэн одоо ямар цээртэй юм болов? Заавал боо удган гэдэм болов? Энэ дээд цагаарлын овоо маань бас их учиртай. Ягаад гэвэл цээрийг бол маш хатуу цан дэг ёстой. Нэгдүгээр энэ овоон дээр хизээч аригт дарс өргөдгөө, аригт дарс уудгөө. Энэ овоон дээр. Энэ овоон дээр хизээч муу үг хэлдэггүй, бэлэггүй үг ярьдаггүй, бэлэггүй үдэл гаргадаггүй. Тэгээд энэ овоон дээр дээд зэргийн хүндэд үзүүлдэг. Ягаад гэвэл энэ тахилга болоход бүх ургууд бидүүсийн таны бидний миний та бүгдийн маань бүх өвөгдөөсийн онгодууд өндөр дэд онгодууд ирж чуулдаг энэ тахилган дээр бүгд ирчээ за манай өрөөдөн ирж үү миний өрөөдөн тэгээд дамжуулаад өгөөч гээд нэг удаа бүр нэг ураг удмын онгод бүр хэлжээсэ манай өрөөдөнд бүр ингээд хилээд өгөөч гээд үгэн заагаад ингэж хилүүлж байгаа хөө онгодоор дамжуулж тэгэхээр давлууд бидүүсийн өвөгдөөс нэг энэ товтой цагт эд цугдарчаад тэгээд өрөөд маань хайраад байдаг. Манай өрөөдөөс яагаад ирэхгүй чи хийсэн үү гэд. Тэгээд бидээс бас нэг ийм үүрэг өгсөн. Та нар бүх Монгол угсаагаар ургуудмуудад бүгдэнд нь дуулгаарай гэж байгаа. Дуулахгүй ингээд цөөхөн ургууд минь аваа ингээд босоод яачих юм бол дуулаагүй ургуудмууд гомдолтой гэж байгаа. Бүгдэнд нь дуулгачаад цаг наранда товондоо ирсэн ургуудмуудыг хүлээгээд авчна гэж байгаа байхгүй юу? Хоцроод үлдчихсэн нь одоо хаашаа дуулгачаад ирээг бол одоо тэдүүсийн өөрийн асуудлаа гэд. Гэтэл бидүүсийн одоо энэ аваад ингээд нэгдчихсэн ургуудмын онгодууд маань юу хүсдэг вэ? Бүх ургуудмуудынхаа нөгөө үр хөвгүүдийг даатгахад бүгдээрээ ингээд чармаагаад одоо манайхан яажсан чи одоо энэ ургуудмуудаа даатгуулчихсан юмсаа эдүүсээ оруулчихсан ингээд ингэж хүсдэм байлээ шүү. Тэгэхээр бидүүс тэр өвгдөө цаага тэр их хүслийг тэр их одоо нөгөө энэ үрүүдмаа гэсэн тэр сэтгэлийг одоо хүний манийг гэж ялахгүй тэр онгодууд маань хүсээд байна шүү дээ. Тэгэхээр бидүүс тэрийг нь хүслийг биелүүлэх ёстой одоо нөгөө үйлдэл хийж биелүүлэх нь бидүүс байгаа юм шүү ерөөдөө. За би Хинтэй аймгийн Бэрх хотоос ирсэн хүн ургуудмаа төлөөлж энэ чулуугаа тавих гэж ирсэн хүн сураалаад би тэгээд одоо ургуудмаа юуг судалсан хүн уул овоогийн тактик 8 жил дараалан тагсан хүн хойч үед бүгдэнд нь одоо найз нөхөд одоо юу гэдгийг хамаатан садан бүгдэнд нь одоо энэ үйл явдлыг бүгдийг хэлнэ. Энэ маш гоё юм болдго юм байна. Би анх удаа ярьж байгаа. За таанаас бүгдэнд нь маш их баярлалаа. Намайг урт насаа уухтай жигжид сүрэнгийн уламж аргал гэдэг удман төлөөлөн сураа залхаар ирсэн. Боржоо уухтай Баасуугийн Ташмагмар гэдэг хүн. За Ховд аймгийн Дарис сумын гаралтай. За иймэрхүү арга хэмжээнд одоо анх удаага оролцож байна. Одоо сэтгэл бол дүүрэн байна. Одоо эд мөнгөний хтээдэлдэг болсон энэ үед ийм арга хэмжээ байж байгаа нь одоо маш их талархууштай багтууштай байна. Би бол удмаа төлөөлж одоо оролцож байгаа хүн. Боржоо олхнууд огтай. За тэгээд зүгээр дашранд нэг юм хэлэхэд сая ингээд бид нар ингээд үйл хийж байгаад 9-тэй мөргөж гэн гэж байгаа нь 9-тэй мөргөхлөөр одоо би миний хувьд гэх юм бол нөгөө тоогоо тоолоод байт юм байна. Нөгөө сүжиг мужиг чинь одоо замхарчдаг. Тийм учраас 9 үг цээжлүүлчихвэл амар юм шүү. Нөгөөдхөө яахгүй нөгөө үгээд хэлэхэд үгээ бүтэн хэлэхэд 9 үгээ хэлэхэд 9 удаа мөрөгчих юм байна. Тэгэхгүй нөгөө сүжигээ арилчаад 1 2 3 гээд тоолоод мөргөөд байх юм шиг санагдсан шүү. Тий, дотоо мөрөгчихвэ. Тэр нэг жаахан тиймэрхүү юм уу гэж санагдсан шүү. За, баярлалаа танаас. Их Монголын овоондоо ураг удмынхаа чулууг залхаар ураг удмаа төлөөлж ирсэн. Мянган өвгтө Бадарчин Бямд улам гэж хүн байна. За тэгээд 6 сарын 22-нд болох энэ үйл ажиллагаанд одоо оролцохоор 3200 км одоо зорчиж за 3 овооныхоо эцэг ихтэй нөхрийнхээ талын 3 овооноос одоо чулууга 9 чулууга залж ирсэн.
За тэгээ дараагийн одоо үйл ажиллагаанд найз нөхөд те таньдаг мэддэг хүмүүсийг бас нэмэгдүүлж те ураг удмын овооноос нь чулуугийн залж оролцуулъя гэж бодож байна. За намайг авирын нэмзээ гэдэг. За манайх оролд ураг удмаа их хүндэлдэг, уул усаа шүтдэг, удам гарууд маань дээд зээтэй гэдэг. Дээрээ харсан тэнгэртэй дэрэгдээ мансан сахиустай болохоор одоо энэ уул авааны арга хэмжээнд одоо бие хүчээ зориулан сэтгэл санаагаа зориулан одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ бөөнөөрөө бүр ингээд тултал юмыг ингээд сэм хийж гисэн үлдээхгүй, завсар гаргахгүй, зай гаргахгүй тултал хийхийг хүсдэг. Энэ дахилга маань бол ерөнхийдөө Бурхан алдуулын дахилгаанд анх оролцож байна. Ах トゥ амрыг садан төрсөн төрлөөрөө ирж байгаа болохоор маш их сэтгэл хангалуун байна. Туулах даваагаа давж гарцны цаана гарцны дараа хүн ингээд дутуугийн мэдрэмжгүй буцаж байгаа болохоор та бүгд маш гисэн тийм сэтгэл хангалуун, өвөр дүүрэн, ол зарвинтай, омгших сэтгэлтэй буцаж байгаа бахаа гэж бодож байна. Цэцэн хан аймгийн Оцол сансар хөшөөний их Догшин отгийн 30-ийн бомбо тавхтай Аривжаагийн болормаа гэдэг хүн байна. Тэгээд цайдмын цагаан тэнгэртэй Цанжид өвөөгийн шав улаач байна. Улаач болоод 13 дахь жилдээ явж байгаа. Тэгээ энэ уул усны үйл ажиллагаанд бол байнга явж байдаг. Гэхдээ энэ Мөнх тэнгэрийн дахилгаанд бол ирж байгаагүй. Тэгээ энэ удаа бол анхны удаага ирж байна. Тэгээд тэр ёс гэдэг дээр бол би хэл сэтгэл бодол гэж цаашаага нэг ховзяаны биегээ 9 бие байдаг юм а. Тэр 9 биеийг заагаад өгчих юм бол хүмүүс тэр 9 бие дээрээ гэж бодоод мөргөдөж болох юм аа. Тэгээд хамгийн сүүлийн 9 дэх үе дээр ухамсарын буюу 70 дахь ухамсарын бие тэр оршихуй потенциал чадамжаа нээх бие дээр очиод залбирчвал тэгээ бүх хүн нээгдээд орчлон ирсэн гэхэд нээгдэх юм аа. Энэ саналыг бас тавьж байна. Дараагийнх нь болохоор миний үүрэг болохоор 3-аас дээш голомтны чулууг эргэж ирэхтэй авчирнаа. За баярлалаа. За намайг өөр дээрд нөгөө гэдэг. Тэгээд та бүгдтэйгээ энэ өдрийн амар амгалан гайтхыг. Тэр саяын ахын бас санаа бол их сайхан санаа байна те. Энэ дээр бигзайг айгүй сайхан анхааралтай нэг үгнүүд бэлдмээр байна. Одоо за нэг мөргөхтэй те. Оюун санааг минь дүүргэж хайрлж гэдэг юм уу те. Удам ургийг минь сэргээж хайрлж гэдэг юм уу. Ингээд хэлээд ингээд энэ 9 үгийг бат болгочмоор байгаа. Эд урай маягтай болчих юм байна те. Яваанда. За тэгээд түрүүн дээр залуу асууж байсан ямар учир утгатай гэдэг. Ер нь онгод гэдэг бол хамгийн агуу, хамгийн дээд зүйл шүү дээ. Одоо бид нэг ажил төрөл хийж тэгээд ажлаа за бусд нь хэлээд хаад тэр эднэр бүтэхгүй за газ хийчих гэдэг юм уу. Онгодын хувьд бол тийм байдаггүй. Мөнх тэнгэрийн хувьд тийм ээ. Хөх тэнгэр бол нэг хүн ч гэсэн үлдээхгүй хүсэж байгаа. Тэнд маш олон ихсүүд байгаа те. Ихсийн онгодууд танаа манаа бүх онгодууд энд хуран чуулсан байгаа. Тэгээ миний үрсүүдээ ирээгүй байхад энэ үлийг дуусгахгүй гэсэн яриа байдаг баг гэж ойлгож байгаа. Тийм учраас нэг үр маань ч гэсэн ирээсээгээд түр хүлээгээд байгаа юм болов уу гэж бодож байгаа. За тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь үйлэнд нь өндөр сайхан бүхнийг хүсье. Бухнын тэнгэрт сахилтай, босго хайрхан цуудалтай, жалаа зайрынгийн түшээ одоо ээж нь ингээ 12 жил түшиж байгаа. Ингээд их Монголын овооныхоо одоо үйл хэрэг зарлагт хязээд бэлэн. За би хантаашраа ухта бямбчгийн амжилмаа. Одоо их толгой зайрынгийн ээж түшээ хүн байна. 13 оноос хойш түшээ хийж байна. Энэ улс гүрнээ нэгтгэх энэ том зорилго дэлхийгээр тархсан Монгол түмнийхөө нэгтгэл үүрэгтэй оролцоогоор бид бүгд хийж явдаг. Гадаад одоо энэ тэргэхгүйгээр Монгол цусдан Монгол үндэстэн болгоныгоо их галын тахилга болоод бүх зүйл дээрээ даатгаж өргөл юугаа шингээж явдаг. Ганцхан алд бие биш ураг удмаа даатгахаасаа гадна төр түмнийхөө төлөө төлөөлж явдгаа гэж ойлгодгоо. Энэ олон сайхан улаач нар өшөө олон болж үйл нь улам дэлгэрэх болтугай гэж хүсэж байна. Тэгээ би бүр давхтай баяр мөгнө амжилт байна. Манай их овон одоо уруу өдөр үргэлжлэж байна. Асар сайхан олон хүн зөвлөрлаа. Маш баяртай байна. Би бол Цанжид овгийн сандгийн доёд орж хулган дэлцээ хөөмөр
Бэгжүү зайрынгийн аав нь байна. 44-оос эхлээд бүх юм гурвалсан онолоор явна шүү гэж хэлсэн. За тэгээд ив ийг хичээгээрээ энэ цагт одоо их орон газар шороо тоогоо байх байхгүй тулаад байгаа учраас ер нь энэ үйл юм хурдан түргэн хийж юу ягаарэ хүмүүс одоо энэ бүх хүмүүсийг одоо цуглах хүмүүсээ цуглуулж дараагийнхаа одоо төр төмнийхээ үйлдэнд юу ягаарэ гэж хэлсэн. За юм би хяад барьж байгаа мөхтэй жанч гэж хүний охин Инкс Аруул гэдэг намайг уугуул нутаг Төвөө аймаг Суугуул нутаг Налах. Энд хүрэлцэж ирсэн онгод тэнгэртэй хүмүүсүүд энэ уул ус авдгаа өдөр болгоно дандаа та нар дээж өргөж байгаараа өдөр болгоно энэ уул усаа манж байгаараа тэгээд энэ бас энийг дамжаад нэг хүн нэг айл бүгдээрээ эвтэй найрамдлаа нэгтэй хүчтэй байж их орон ард түмнийг бүгдээрээ дээшин босгох тулгуур нь та нар явж байгаа шүү. Би бол Баян-Улгийн аймгийн Сагсаа сумын Ураанхаа хүн. Тэгээд энэ үйлэнд ядан чадлаараа оролцож явнаа. За барьж авах тарьсан хариуна Говьсанбар аймгаас ирсэн. За үйлэндээ бас өөрийнхөө хэмжээнд зүтгэж байна. Чулуу сураа залсан. За тэгээд энэ үеийн гол юм бол ердөөсөл дэлхий гэдэг энэ агуу ертөнцийг монголчууд л аварсан түүхтэй юм билээ. Одоо 3 дахь удаага дэлхийн энэ хүнд нөхцөл хэн аврах юм монголчууд л гэж байгаа. Тэгээ монголчууд аврахтаа юунд нэгтгэхийн гэхээр ураг удам дээр л юм билээ. Ураг удам хичнээн бат бөх байна. Ургийн тэргүүний үгэн тэр удам өөрөө багслагддаг тий. Тэгэхээр энийг л одоо нэгтгэхийн тулд энэ бурхан халдун хайрхны дээд цагаарлаар эртний жагийг жагилах гэдэг. Тэгэхээр энд хүн бүхний оролцоо чухал. Тэгээ та нар маань ч гэсэн энэний нэгэн байгаасай. Энэний нэгэн байхын тулд ураг удмаа толгойлж ирсэн шүү. Тэгээд үүргээ сайхан биелүүлээрэй гэж хэлмээр байна. За миний би 5-ыг заяа төрийн бас байгууллагын тэргүүн гэж явагддаг намаг оюнтия гэдэг. За тэгээ манай 5-ыг заяагаас нэг 15-16 хүмүүс ирсэн байгаа. Би бас нөгөө сахиусныхаа хэлсэн даалгаврыг ингээл хараад судлаад явж гин. Тэгээ 150 хүн ирэх ёстой гэсэн баг ирсэн болов. За тэгээ тэн дотроос нөгөө ингээд шалгаруул явагдана. Байгалийн сорилт болоод Тэнгэрийн сорилт гэсэн ийм хоёр даалгавартай явж байгаа. Тэгэхээр бол би тэр даалгаврыг одоо зүчээр энэ биеэр бол одоо хоёр шавийнхаа хамт ирсэн учраас энийг бол байгалийн сорилоод аваад эндэрчлээ. Тэнгэрийн үүрэг даалгавраа бас тэнцүүлж байгаа хаа гэд одоо очиод бас дахиж буулгаж одоо шалгуулна тэгэхээр тэнцэх байхаа гэж бодож байгаа. Тэгээд энд одоо Тэнгэрийн зарлиг ирээд хүн болгон энийг ярьж байгаа учраас миний би саналаа хэлээ явчих. За миний тооцоогоор бол одоо та бүхэн минь энд хурж ирснийг одоо заавал удган зайран гэхгүй улаач гэхгүйгээр бид бүгдээрээ л Монголын өрсөд бид бүгдээрээ л удам угшилтай. Тийм учраас одоо хэдүүлээ энд ирсэн та бүхэн минь бас бидэнтэй ижилхэн даалгавартай ирсэн шүү гэдгийг би хэлмээр байна. Ураг удмын тэргүүнүүдийн одоо их хуралдааг одоо ураг удмын толгой нарыг одоо хуралдуулах хэрэгтэй, чуулуулах хэрэгтэй гэж байна. Ямар ч хэлсэн 33 нар нэтер гэсэн билүү тийм ээ. Тий. Тэрийг хуралдуулах хэрэгтэй гэж ингэж зарлагдж байна. Уйдхаа маань Тэнгэрийн зарлагаар босвол хэн юу хэрхэн хийх вүлээ гэсэн байна. Өнөөдрийн энэ үйл хэрэг Тэнгэрийн зарлагаар үүдэгдэж байгаа үйл хэрэг билээ. За, Амар Баторшин уу, Монгол улсын эзтэй. За, миний бие Товл Алтай ястаа Жонтобо Мон овгтоо Наран гэрлийн ган зөрөг гэдэг залуу байна. Миний бие энэ хөх Монголыг төрөөр бадраах худагта нээрэт засгийн алтан дээд үнний аялгыг төмөн олондоо өргөн барьж гар өнөөдөр бас энд хүрэлцэн ирээд байна. Тэгээд энэхүү их Монголын овоо Монголын ураг удмын ээлжид уулзалт зөвлөгөөнийг хийж байгаа бигдж явахдаа бас гүнээ талархал илэрхийлье. Тэгээд энэ мэн цаашлаад ураг удмын тэр их хуралдаа болосоо хэмээн бас өрөөй. Энэ цагаас ахгуулаад биднес ураг удмаа нэгтгэх, ураг удмаа сэргэх, уул аваагаа тахих, тэгээд мөн алтан дээд үннийхээ аялгыг тэр сургаал намыг үр удамдаа биднес бас өлөөжүүлэх үүрэг хүлээж байгаа юм байна. Энэ алтан дээд гэрээ бол их одоо үндсэн хуулийн өнөөдрийн хэлээр ер нь ойлгоход тий. Яасан бэ туяа? Ер нь энэ алтан дээд
үнний айлгуу нь 3 том онол байдаг. Тэгэхээр энэ 3 онолоо бид нар сурчих юм бол чинээлэг амьдрах хүн орон зайгаа бүтээж чаднаа. Өнөөдөр Монгол ондоошил гэдэг тийм үү? Монголчууд бид юугаараа хөх тэнгэрээс заяатаа гэдэг юм бэ те? Монголчууд бид юугаараа хүн төрлөختнөөс өөр юм бэ? Бидэнд хүнсээ удирдах эрх мэдлийг олгосон байдаг юм байна. Хүнсээ удирдах эрх мэдэл буюу малчин боловсрал. Бид үүгээрээ энэ хорвоогийн хүн төрлөختөнтэй өд хоргоогоор хооллогч нараас өөр хувь тавилантай, өөр дээд тэнгэрээс заяа тийм хүмүүс юм аа. Тэр миний пэйж утсууд Хөх Монгол гэдэг пэйж утсаа. Хөх Монгол руу саатар чангаас чанга амин зүрхнээсээ наган хэлээрэ гэж хүсэж байна, урьж байна даав. Оо. Бүгдээрээ бүхэн албан харахын тугаар харьцуулж байгаа хэлгөө. Тэгье. За. Юрасер. Энэ Монгол орон. Эцэг Чингис хаатын хааны ядгуур эцгүрдвэ тэнгэр мэт заяата тэгс таван оюутай тэнүүн уужим заржигтай тэнгэрийн үрсад тэрвэжээ сүмбэр уулын ораагоор сүндэрлэн засруулаад сүр жавхлан дэжгрүүж сүндэндэн бат оршоо олон отын унтаа сарны нэр тодорхой олон хүмүүний ундаас зэндэр мэт сэмэгтэй хамаг номын аршааны хан хуйч нэврэн хүртцгээ хан Чингисийн өмнө хамаг бүгдээрээ ярцгаа хүрээ хүрээ Энэ төг бол газар болоод тэнгэрийг бэлэгдэж газар тэнгэр дээр аюун бууж ирж байгаа бэлэгдэж байгаамаа. Энэ бол эрдэмтэн Монголын эрдэмтэн судлаач нар одоо энэ хүмүүс сурвалжлан Монгол улсын уг болохыг дахин амьдуулж